Зохиолч Алтан гэрлийн амар сайхан 5 ихч хайр өгүүлэлэг. Сургууль байр гудамж ер хаа нэгтэй хайртайгаа ч юу дээ ихчтэй таарахаар зүрх бүлэглээд л хачин уйхан мэдрэмж төрж оргилж огсолцсон их тогтлол сэтгэл эзэмдэж би гэдэг хүн дүниар таадал явчихна. 6 дугаар ангийн нусгаа би 10 дугаар ангийн ихчэд ухаангүй дурлцсан яваа минь инэ. Миний хар хизээж бүтэж гэдгийг би эрийн хугархаа юм шүү болохоор зөнгөөрөө мэдэрнэ. Нэгэнт ийм тул хингэнтэл санаа алдаад л хий мөрөөдөлд умбан хитэн цагаарч хамаагүй гүйвэрдэг. Түүнийг хонгороо гэдэг ангийн охины их чинь. Өмнө нь тэднийхэр хөвгүүдийг даган хаяа нэг орж гарч байхдаа байрны ихчил гэж боддог байснаас хайр минь гэж юусоо далиарч байгаагүй. Гэвч тэр нэгэн сүлд модны наадан дээр цахилгаан хөгжмийн хамтлагтай гоцлон дуулахт нь гинтхэн л би түнд унчихсан. Хонгороо ихч хайрын нандин сэтгэл хаанаас гэхдээ яа харахгүй л над руу хайрын харцаар ширцэнд л нурчихсан. Ахаад ганц удаа над руу харц чиглүүлээгүйч түүний гялталцсан мөнгөлөг дайшинз, шуугосгитэй улаан шахай, үсээ дарсан нарийнхан тэтэм, хөөрхөн царай нь үлгэрийн дагн мэд үсгэлэнтэй харагдаж, яруухан хоолой чихэнд биш тархин дотор уянгалсан. Би илэрч солиорон манарч дүниартан чагнасан. Мөрөөдөлд минь хонгороо улаан шахааныхаа өндөр өсгийг тог хийлгэн гуухалзан алгаж ирээд л талмаарсан дурлалт харсаар ширтэж байснаа. Гана би чамайг үргэлж хардаг. Хүүхдийн ертөнц зургийн уралдаанд мөнгөн медаль хүртсэнийг чинь сонсмогцоол ухаангүй дурлсан хэмээн. Очиж зургийн уралдаанд оролцомшоо айдсны төлөө байрны ихч тэнгэрийн дагин шиг охин надад дурлах тааж яах вэ гэж би өөрийгөө шоолоод мөрөөдлийнхөө зохиолыг засч бодон цааш гүйрнэ. Энэ сүрэнгийн хонгор мөнч гал охин шүү. Цахилгаан гитар тоглоод хамтлагт гоцлон дуулна. Саксон бөмбөгийн шигшээгийн холбогч тэгээд сурлаган улаан онц. Гэдэл ээж хөршин ихчтэй ярьж байхыг сонсоод миний хасар халуун оргин нүүр улаа бутраад л өчиргүй догтлон чих тавьсаар зүхтаамаар айдлаа. Онгорхой хаалгаар түүнийхээ тухай яриаг сонсох үед л зүрх бүлгэлж амьсгал өндөрсөд ирсэн. Ээж үнийг л надад зориулж ярьсан мэт. Харамсалтай нь хөршин ихч өөр сэдв рүү хадуурсан ч зүрхний хайртай амрагийнхаа тухай сайхан үг сонссон тул тогтож суух аргагүй. Ногоон байр хэмээн алтайхан нэрлдэг багш нарын орон сууцны эсрэг талын орц руу зориг муутай очиж хайрынхаа дүү үзмээгээс ном асуух далим сэтэд орлоо. Хонгороо ихч байхдаа ч яах вэ? Хайр минь дүүдээ гитар дээр дуу зааж байна. Гэрийн огтор бошинзон түүний чирэг цэжийг бариад хормоны онооноос нь хөөхөн хөлөнд цухасхийн гэрэлтээд би гээч амтан улсхийн иччихлээ. Хүүе гана юунда ангаж хавэ наашаа суу гэж байна. Хайраасаа ийм уяхан үг сонсоод хажууд нь суuna гэдэг олтшгүй тавилан. Түүндээ ойрхон суусан биш халууд өгөх шиг болоод л тийм гих аргагүй хачин мэдрэхүй манатаж орчноос тасран мэлэрлээ. Чи юунда тагөлөрчихвөө? Анхаараач. Халиун согооны барилтыг ингэж хуваарлах юм байна. Гэд үзмээ амандаа айлан гитараа донгонуулна. Хонгороо химнэл дагуулan биеэрээ нахилзаж сууснаа над руу эргэж алив гана чи нэг үзтээ гэж байна. Гитар авч барилтыг хайвал хурууг минь цуглуулан гитарын утсан дээр дартал түүний минь булбрай гараас өндөр хүчтэл цогчих уу гэлтэй жирс хийж хамаг би салгалаад минрээд л явчихлаа. Халуун согоо шиг хөөхөн чамдаа ханган бух шиг би чинь гэдэл тэр минь амандаа гиншин дуулж барилт засч бариулан цахилгаан гүйдэлтэй цохиулсаар л. Түүнээс цэцгийн хүнэр анхилаад л халуун согоо нь хонгороо хангайн буг нь би гэж төсөөлснөөс зүрх огшоод явчихлаа. Энэ мэдчлэн тэднийх рүү орох.
Хайртай түндэ ойртох шалтак хаяа олдох хэдий ч тэр миний дотор буцаж бүргэлж буй агуу их хайрыг даанч мэдэхгүйгээр барахгүй. Өчүүхэн төдий ч сэжиггүй явах. Над чиг нусгайг өөртөө санаарахнаа гэж зүүдлэгч үгүй нь ойлгомжтой. Намайг балчир дүүгээ гэж санаж харцаад байгаад нь би өчргүй харуулсахч тавилан иймээс цааш яах вэ гэж гунхаас өөрийг эсхийн. Би танд сэтгэлтэй болчихлоо гэвэл үгүй шууд л саваад унчих нь мэдээж. Танд байхдаа ч яах вэ? Чамд гэж би мөрөөдөл доторх үгээ заслаа. Тоглолт дээр алдарт дуучин танхим дүүрэн үсгчдийг бишрүүлж нэжгэнсэн алга ташилтын өмнө мэхийн яслахыг үзэж суугаач мөрөөдөөстэй. Мөрөөдөлд би яг л тэр дуучин шиг сайхан дуулж байхаагаад хонгороо ихч уяраад л шууд надад унаад л тааралдах бүртээ над руу ширтэж хаарцан мөргөлдөн ичингүүрч эцсийн эцэст тэсгэлгүй гүүж ирээд л хайраа илчилж би чамд хайртай ганаа гэдэл харцан талмаарна. Ийм л бүтүшгүй хоосон мөрөөдөл миний толгой дотор цаг үргэлж мушигралтаж байна. Эсвэл гинт дайн эхэлж дайсны эсэргүүд манай аймгийг эзлээд л би хонгороо гаварснаар тэр минь миний ингэрт наалдаж уйлж өмнөөс хайрын харцаар ширтэнэ. Үгүй өдөржин ийм далайн юмнууд бодож суух тул хичээл номооч мартна. Хонгороо 10 дугаар ангиад төгсөөд Москвагийн Ломоносовын их сургуулийн хуваар аваад нисээд алга болвоо. Сургуулийн хүндэт самбар дахь зургийг нь сэм ширтэн зогсдог байсан чинь самбарыг нь сольчихсон болоод ч тэрв. Миний хайр тэгсгээд замхрах аястай. Шилжилтийн насны шохоорхлын тухай багш их ярьдаг тул би хайр дурлал биш шохоорхол болж таарлаа гэж итгэх болсон ч зум болж оюутнууд ирэхэд миний хайр сэтэрч аймгийн төвийн бор хөвгүний үзээчгүй гой хувцс өмссөн хонгороогоо ширтэж хиймрөөдлөө сэргэн. Цаг хугацаа гэж харавсан сум юм хойно нэг л мэдхэд би ч бас Москвад сурдаг оюутан болчихсон суугаад Оросын кино урлагийн дээд сургууль хэмээх дэлхийд нэртэй сургуулийн киноны зураачийн анги авсан болохоор жүжигчний ангийн дэгжин бүсгүйтэй учир ургуулж үзлээ. Эрхүүгийн бэлтгэлд байхдаа гүн шиг тормолцсон охинтой үргэлжиж явлаа. Үнэн дээр хонгороол бодогдоод болохгүй тул энэ учирлууд маань нэг их удаа наслаагүй. Хавар болохоор би түүний гал зуртлаа санах бөгөөд ялангуяа сургууль болон ойр сургуулийн оюутнууд яв зүг голын эргээр хослон зугаалаад эхлэхдээ тэс ядан уйсан. Хонгороо урлаг, сурлаг, спорт бүх талаараа гал хүүхэн учир залуучуудыг шилэн оймс шиг сольдог гэсэн сорог дуулдахад байрны сайн эгч миний гэглэгэн насны хайр минь шүү дээ гэж дотроо харуулсан. Нэн орой Масойд хотхон дох оюутны байрныхаа урлангийн өрөөнд курсын ажлын 6 нухад л сууж байлаа. 2 дахь жилдээ сурж байгаа болохоор даалгавар нэлээд хүндэрчихсэн. Их судалгаа хийж тархиа сайтар төнхөх хэрэгтэй хэдий ч дөнгөж хэлж байсан бүтээл гацаанд ороод зурхаасаа хийг ивэр хэлбэгсээд байха зурвасхан үе. Ээлжид хаврын энэлэн шалгам минь эхэлж эхлэе гэдгээ би мэдэрнэ. Өндөр өсгийд тог хийн туушах чимээ ойртож ирснээ. Хаалга тор хийж зэгзийсэн гуайлаг бүсгүй ороод ирэх үед араас нь тусах цонхны хурц гэрэлд нүд дасахгүй таньж ядан онив. Бүсгүй хар шилээ авч дөвч том болжээ гэснэ нь хэн байсан гэж санана. Гинэн насны минь 5 ихч хайр зогсож байна. Намайг ангайх зур сандал татаад дэргэд суучгаад сүрчигний үнэр анхлахтай агаар булаалдан Орос бүсгүйчүүдийн дурлдаг Агдам виноны хурц үнэр синхиж би ч сэрдэхийв. Яв. Би төрсөн өдөрт өргөдөж болохгүй юу гэж байна. Кино найруулагчийн ангийн жаргал туяа хонгороотой танил гэж ярьснаа над руу жохтой инээснийг гинт санаж намайг өнөөдөр болж буй төрсөн өдөртөө урьсан ч би худлаа шалтак хэлчихснээ бас бодлоо. Хонгороо тэндээс бууж ирсэн агаад ажваас нилээн зэгсэн хүртэж зоргоо даамай чангалсан шинжтэй. Хэсэг таг болцгоо. 6 дугаар ангидаа би танд ухаан гүдөрлөж үлээ гэж яриа өдөлтэй нь биш үү? Байрныхаа хин хаан хэрхэн яваад тухай хуучилж эхлэмшээ айдаад ингээд ороод ирэх юм гэж зүудлээч үгүй тул өөрийн ирэхгүй гайхсаар л. Миний гайхаад буйг анзаараад л байгаа бололтой царай нь хувьс хийж байснаа.
Тэсгэлгүй мэлэмрүүлч хэдэн арга дах учраа олж ядан гайхаж тасрав. Тэр асар их цөхөрж гутарсан өнгөөр "Гана чи цориггүй хулчгар" гэлээ. "Чи яагаад зориглож чадаагүй юм бэ?" "Яагаад?" гэснээ миний ингэрт толгоогоо наачглаа. "Чи 6 дугаар ангидаа л надад сайн болсныг чинь би мэддэг байсан. Завсралгаанаар хувцсны өлгөөр рүү орж нуугдчихад над руу ширтдэг байсныг чинь мэдгүй гэж бодоо юу?" Гэдэл улам ихэр татууллаа. Сони юм. Хонгороо мэддэг байж шүү дээ. Гэж бодхоос миний зүрх бүлгэлж алтрай гинхэн насны гэгэлгэн өдрүүдийг оволцож өргөлсөн их тогтол маань эргэн ирээд цээжний гүнд цогшиж хоцорсон хайр сэдрэн дүрлцлээ. 10 төгссөн зунаа чи цонхороо зөндөө ширсэн би анзаардаг байсан. Хэрэгээр танай орсны үүдээр эргэлдээд байхад чи тэнэг огт мэдээгүй. Өнгөрсөн зун хүнхрийн амралт дээр алсаас ширтээд л суусныг чинь бас анзаараагүй гэж бодоо юу? Гэдэл надад гомдлон мэлэмрүүлэн уйсаар л байна. Нээрэл ангийн охины ихч надад зориулж тэгтлэн гоёод манай цонхны доогуур ахин дахин өнгөрдөг байж гэдгийг гинт мэдэж тэр зуны догтлолт өдрүүд нүдний өмнө хөврлөө. Миний гин насны дурлал минь хайрын нандин сэтгэл хаанаас гихтэл анх ширтснээс хойшох бүтэн 7 жилийн турш надад гомдож явсан асар их цөхөрлийн нулимсаа асгачгаж буйна инэ. Цагийн дараа бид хоёр оюутны байрнаас голгүй орших яв зоголын эрэгт цэцгэн дунд биенээ налчсан сууж байсан гад хонгороогийн үснээс өнөөхөл хүүхэд насанд минь анх мэдрэгдсэн цэцэгсийн тансаг үнэр анхилна. Юугаач мэдгүй үеийн гинэн томоогүй хайр минь ингээд биелчих гэж юу? Химэн би өөрөөсөө догдлон асуухч хизээж бүтшгүй дурлал гих бодол тархинд бат шингч гсэн тул итгэж чадахгүй л. 6 дугаар ангийн нусгай хүүг үнэхээр хардаг байсан гэж юу гих асуулт өөрийн мэдлгүй амнаас унчхаад хонгороо санаа алдаж байна. Би чамд сайн байсан. Гэлээгээд 4 анги доор балчир хүүхдийг би яах байсан юм бэ? Гэхдээ нэрээ тийм шүү дээ гэж дотроо зөвшөөрлөө. Насанд хүрчихсэн гэж тооцогдох 10 дугаар ангийн хүүхэн 6 дугаар ангийн нэлэх хүүхэдтэй үерхвэл сургууль даяар шоолж хүмүүжлийн доголдол гэж донготож буун хил ам үүсч таараа. Тэр мөрийг минь налаад дүүгийн минь ангийн гинхэн хүү над руу ухаангүй ширтдэг байхад чинь л би чамд сайн байсан. Одоо ч хайртай гэлээ. Хайрын балан думсан өдрүүд эхэлж оюутны байрны ажлын өрөөнд гацаанд орчхоод байсан миний зургууд өнгөлөг, содон, бадрангуй болж байгаа гэд гайхмаар. Хайрын тухай кино зохиолдог композит зурж байгааг чилхүү. Би Вернадискийн өргөн чөлөөнд байх түүний байр руу хаяал очих бөгөөд миний өрөөний гүрж бүтэн сараар алга болчихдог тул манайд голдуу нэлхамсаж яв заагалын эрэгт сууж адвэ дүүхийн цэцэрлэг түрээлэнгээр зугаална. Би гэдэг хүн газар тэнгэр хоёрын аль нь яваага үл мэдэн аз жаргалд бэлхаж уурал догтлол бүргэлсэн өдрүүд хөөрч харин хонгороо болж өгвөл уйлчихсан суух. Юу болоод байгааг асуухаар дуугарахгүй. Хонгороотой эрхүүгийн бэлтгэлээс эхлээд их сургуульд хамтдаа сурч 7 жил салахгүй яваа үе зээгөө найз нараа над руу нэг л төвшөөртэй харна. Түүний минь асгарах нулимс нараагийн төвшөөрт харсны цаана ямар нэг учир битүүлэг шалтгаан бий гэхээс би айдастай явтал хүнсний сургуульд сурдаг багийн анд хөдөр манай сургуулийн хичээлийн танхим руу ороод ирэв. Чи яаж тэнэгтэж байгаа юм бэ ганс үхэ? Гэхэд л бараг хашгирлаа. Найз нь байж ядтал уурсан үедээ л ингэж миний журналын нэрээр дууддаг зантай. Гэхдээ тав ихч байлаа гэд яадаг юм бэ? Хайрлж чухал үстэй. Тэгээд ч би үзмээд энэ тухай хэлнэ. Яадаг юм гэж сөргөлөө. Би 7-той сургуульд орсон болохоор хонгороо надаас 5. Бусад найзаас 4 ихч. Гэхэд ихч байх, ангийн охины ихчдүү байх тухай би ердөө ярих гээгүй. Чи цаадахыгаа мэддэггүй тэнэгүү гэд бухимдсандаа багтрах шахаж 3 дугаар курстээ сайдын хүүтэй суух төхөөд салснаасаа хойшох 3 жилд 4-5 залуугийн өвөр солцоход байгаа ингэр султай хүүхэн штэ. Гэхдээ миний толгой дээрээс Билац машин 40 тонны ачаатайгаа унчих шиг боллоо. Төгшөөртэй харц.
Нулимс хоёрын учир энэ байжээ. Би асар гүнзгий хямралд ороод 3 хоног оюутны байрандаа ирэлгүй. Сургуулийнхаа урлагийн факультетийн урланд зураг зурсан дүртэй л гутарч суулаа. Эгч мэд бүсгүй ороод оюутны байранд ирдэг. Жаргалт уягийнд хүлээд суусаар шун бусдаг гэж доодангийн найз ирж мэдээ дуулгана. 4 дахь шөнөө сууж байгаад санал дээрээ дуг хийчихжээ. Дэргэд зөөлөн мэгших чимээнээр сэртэл хонгороо нулимсандаа худгалдчихсан сууж байна. Би ингэн гэхээс л айгаад байсан юм. Танай хүдэр ирээд надаас бойл гिचхэд явсан тийм үү? Гэхдээ надад хэлэхгүй болцсонгүй. Хонгороо хаалга чимээгүй хаан гарч коридорт тог хийх өндөр өсгийн чимээ алхуур цаашлах үед шор шиг 2 өсгий чулуун шалан дээгүр биш. Миний зүрхэн дээгүр туучаад өнгөрлөө. Өөдрөг явж байсан курсын ажил ахаад л таг гацаж зотон дээр биер хүргэхээр заавал буруу газар тарчих тул биерээ шидээд гүйрч суудгаа хэллээ. Тав их чайтайгаа өнгөрүүлсэн саяын ганцхан сарын балбарм шиг амттай явдлаа санагалзан шаналаастай учир тас харанхуй шүн дэрэгдээ хонгороог хайж хоосон тэмтэрч сэрээд нойр хулжиж зурам чийлгүй өөр цайлгана. Нэг орой ажлын өрөөнд зураг зурмаар аядах гээд ухандаж бухимдаж суутал нараа нороод ирэх агаад бас л нанчидсан хийлээ. Хонгороо чамаас л болж сайдын хүү зөрөгтөд зөвшөөрснийг чи мэдэхгүй л т. Москвагийн бүх оюутан охтын мөрөөдөл болсон залуу хонгороогийн хойноос бүтэн 3 жил гүйхэд үгүй гисээр л байсан. Гэж хөмхий 100 асар хорсол заналтай хэлж нөлөмсөн сэлцээд ирлээ. 3 дугаар курс гэж би дотроо дуулдлаа. Учир юу гэвэл хонгороо 3 дугаар курсд орсон намраа эрхүүд надтай гинт таарсан бөгөөд би тэгэхэд их сургуулийн бэлтгэлийн хайр торомгор охиноо тэрвэрчихсэн. Улаанбаатарская гудамжны сандалд бараг л үнсэлцэх шахуу сууж байсан юм. Хонгороо үзмөтэй уулзах гэж ирсэн гэж твдүү хэлснээ бушуухан буцаад алгачихсан. Политехникийн бэлтгэлд байгаа үзмэтэй уулзах гээд их сургуулийн бэлтгэлийн байрны өмнө алхаж явснаас нь би огтхонж ажиг аваагүй болохоор гинт мэдэв. Нараад сүнхнээсээ тал шил бэлэ айст каньяк гаргаад л 2 аяганд хийж над руу нийгэмдүүлэхэд өөрөө нөгөөг нь хөнтөрчлөө. Уул нь чамтай уулзаж 4 жил зүрхэндээ хадгалсан үгээ зориглож хэлхэл гэж эрхүүр үнэссэн юм шүү дээ. Хэмээн дэндүү харамсалтай хэллээ. Дараа намран чамайг бэлтгэлд үерхсэн охиноосоо болчихсон гэж сонсоод ямар их баярлсан гэж бушуухан зөрөгтөөс салж ганцаараа болсон. Чамтай очиж уулзах гэснээ үерхдэг залуугаасаа болсон сүрэг Москвад тарж чиний чихэнд хүрэг гэж аснаад чамтай уулзах өдрөө хүлээж тэс чадан догдолсон. Гэтэл чи яалаа? Гэд нараагийн гарч чирж нулимс нь хацраа даган урслаа. Би тэгтэл Москвагийн кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийн гэрлээ гих ганган охинтой хайрын роман эхлүүлчихсэн. 11-р сарын 26-ны улс тунхагласны баярын үдшилтэд хүлээлт дууны аянд тэрвэрлэлтэн найгаж бас л үнсэлцэх шахам зогсож байгаад хонгороотой улаан халц мөргөлдсөн гэж дотроо харуулслаа. Би ямар тэнэг юм бэ? Гэж өөрийгөө зүхэж сууснаа шууд л нараатай хамт гараад Вернадискийн өргөнчлөндөх байрлуунд яарлаа. Хонгороо асгартал уйлаад ингэрт наалдчихсан агаад хичнээн чихэр татуулсан юм бүү мэд. Ингэж л 6 дугаар ангийн нусгай хүү миний хизээч бүтшгүй далийн мөрөөдөл биелээд хий ургуулж бодон гүйрдэгшгэ би түүнийг дайсны сумнаас авраагүйч тэр миний өмнөөс талимаарсан харцаар ширтээд сууж байлаа. Тав их чайр минь тэр хавраа 1 жил хоошлуулсан байсан дипломаа хамгаалж зун нь бид нутагтай хамт очсон. Найз нөхөд бүгд л намайг бүтэхгүй хүүхнээс цал гисгээхт нь салах бүхэл улам л наалцсан юм да.